Тамийн хааны эсрэг хүн төрөлхтний хамгийн анхны хаан. Зя. Сайн бацгаана уу? Та бүхэнд өглөө өдрөө орой мэндийг хүргэе. Энэхүү бүгдээр Record of Ragnarok-ийн part 5-аараа иргэн уулзж байна. Бичлэг эхлэхийн өмнө лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дарсан бол шууд тулаандаа орцгоё. За энэхүү манга маань 2 дугаар бүлгийн төгсгөлөөс эхэлж байгаа болно. Мэдээж Буддаа болон Зеруфуку хоёрын тулаан дууссан байгаа. Зя манай Буддаа тулаанаасаа гарч ирээл нөгөө хоёр Валкиритайгаа уулзах бөгөөд тэр хоёрыг хараа шууд ухаан алдаад унаад өгдөг шүү. Гэтэл хаанаас ч юм бэ баха эмнэлгийн хүмүүс гарч ирээл Буддааг маань түрээд аваа явлаа. Зя манай Буддаас зүгээрж авчихгүй бүү чан би шамтай уулзмаар байна гэл. Тэгэл уулзж байгаа юм. Чиний нүд надад таалагдж байна гэл бас хурган найр хайтай байна. Зя энэ үед Тамийн хаан Хейдис маш ууртай байдаг бөгөөд би тэр хүн төрлөختнөөс дүү Посейдныхаа өшөөг авнаа л гэж байдаг. За энэ үед манай гол дүрийн Валкири өрөө рүүгээ нэлээд яарсан маягтай алхаж байтал өөрөө зогсож идэг. За юу энэ Локи юу гэтэл бас биш ээ. Энэ бол Нострадамус байлаа. За манай үзэгчнэр дунд бол Нострадамусыг мэдэхгүй арай байхгүй л үү дээ тий. За энэ үед манай гол дүрийн Валкиригийн утасд мессеж ирдэг бөгөөд тэрэн дээр нь Тамийн хаан Хейдис дараагийн үедэр тулдах болсныг хэлдэг. Тэрийг хараад манай гурав бүр аргашаагаа савж ундаг байна шүү. За тэгээ манай гурав нэгэн сонголт үлдлээгээд дараагийнхын тулаанчийг сонгодог. За тэгээ манай тулаанч ханд цөмсөхөж гарч ирсний гадараа хаан л болсон байна. Хаан VIP өрөө байна. Тийшээ зөвлөлээ. Гэтэл нөгөө VIP өрөөнд төр дайны бурхан Арис сууж байдаг бөгөөд Арис чи одоо хэн бэ эндээс гармар гэтэл манай хаан бүр нэг гараар Арисыг газар шаланд пялх гэдэл саваад авдаг. Гэтэл нөгөө Арис ч босч ирээл би бол цорын ганц Олимпийн дайны бурхан юу яасан гэл хич дуусаг байхад л манай хаан Арисыг дахиад саваад хийдэг. За тэр үед Хермес Арисыг бүр 2 уруудаа ханд хагасавсыг харсан тулдаа хаан цайж өгөж жоохон пялдаг аян заснаа. За энэ үед манай жижигхэн Валкири гарч ирээл хаалгадах маш хүчтэй нэтэл нөгөө мө заяагүй Арис чи хаалган дахиад сахиулцдаг. За айгу тулаан эхлэхэд ч бэлэн болж манай хаан бүр өөрийгөө хаан гэсэн юм шиг бүр жинхэнэ хаан шиг гарч ирдэг. Бис ямар болоод хаан гэлч вэ? За манай хааны зэвсэг бол энэ юу юм мэдэхгүй нэг зэвсгэл байна гэхдээ. Хейдис ч гэсэн мөн адил гарахад бэлэн болоход араас нь нэгэн хүн түүнд Посейдны таягны үзүүрийг өгдөг. Хейдис харин Посейдоны жадны үзүүрийг өөрийнхөө жадтай нэгтгэж нэлийн сүртэй жадтай болдог. За ийхүү Грекийн домогт ах トゥ гурван бурхтын нэг Тамийн хаан Хейдис тулааны дэлбэрт гарч ирлээ. Ийхүү Тамийн хааны эсрэг хүн төрлөختний анхны хааны тулаан эхэллээ. Хейдисийн дайралтыг саяжангаа хамгаасан ч гэсэн түүний жадыг нэг барьж аваад буцаагаад өөрлөн түлхсэн чинь Хейдис нэлийн эвгүй байдалд ордог. Үүнийг харсан хүмүүс өдгөө буурахад бүгд маш их гайхав. Энэ нь юу болсон бэ гэвэл манай хааны ашигладаг чи юу гэх долооны арга барилын хамгаалтын төрлөж.
Хейдисийн нэлээд хүчтэй цохилтонд манай хаан чи юугаа ашигласан ч гэсэн тэссэнгүй. Харин Хейдис шинэ наттай энэ хിവэрээ тулалцаар л байх уу гэж хэлэхэд хаан маань босч ирэн нүднийхээ болтыг авахар боллоо. За энэхүү манай хаан нүднийхээ чадварыг ашиглахаар болдог бөгөөд тэрний нүдний чадвар маш энгийн. Тэрний нүдний чадвар нь өрсөлдөгчийнхөө сул талыг эсвэл сул сэгийг олж дайрдаг юм билээ. Энэхүү тэр Хейдсийн сул сэг рүү дайрж уулын луугийн савар гих хүчтэй дайралтыг хийлээ. Гэтэл нөгөө нэг Хейдис чинь бурхан л болсон хойно өөрийнхөө шархыг хоромын дотор л идгээчихдэг. Тэгэл нөгөө нэг Хейдис чинь одоо л чиний сүүлчийн боломж одоо л бууж гэж хэлэхэд манай хаан үгүй би бол хамгийн агуу хаан хизээш бууж өгдөггүй гэсээр иргэн дайрлаа. Гэтэл нөгөө Хейдис чинь манай өнлөө тулж ирсэн. Яг урд нь акробат эргэлт хийгээд яг нүүрлүү нь өвдөгдөд хийдэг. Манай хаанч бас дутхгүй айгүй уян хатуу хүн байдаг бөгөөд хөлөө маш дээшээ өргөөл цагаан барны яадаг идэх чиг нөө маш хүчтэй Хейдисийг өшгөллөө. За тэгтэл нөгөө Хейдис чи яагаад ч юм бэ өөрийгөө гинтл гимтээгээ тэгэлдэг байх шүү. За Хейдис харин өөрийгөө зүгээрч нэг гимтээгүй байдаг бөгөөд энэ жаданд хуучин Посейдоных байсан учраас ах дүүс лэм чинь нэг цустай байж таарна шүү дээ. Тиймээс өөрийнхөө цусыг ашиглан тэрний жадныхын чадварыг идэвхжүүлж байгаа нь энэ гинэ. За энэ нь яг ямар ашигтай юм бэ гэсэн чиг Хейдис өөрийнхөө жадыг яг одоо хүссэн хэлбэртээ оруулж хувирж чаддаг болсон байна. Wish I could do it again, but then I won't be who I am. And I really love who I am. I used to skip out on exams. Now I write hits with my pen. I used to play streets for a 10. Now I get blue for a 10 for my iPhone 5. Yeah, baby, you hit me up all night. За энэ хэсэгт манган дээр нэг сонирхолтой юм харагддаг нь Посейдоны алсан гэгдэд байсан түүний ах Адамаас нэг үнтэй амьд байдаг бөгөөд тэрнийг үхснийхэн дараа Хейдис амьлуулсан гэж таардаг. За энэ үед манай хаан үнэхээр хэцүүхэн байдалд орсон байдаг бөгөөд ялагдах нь бараг л бат болцсон байдаг. Энэ үед түүний балуун дээр эцсийн хүчээ шавхаж түүнд цэлэм гаргаж өгдөг. За энэхүү тулааныг дуусгахын тулд хоёр тал хоёул хамгийн хүчрэг дайралтуудаа хийхээр бэлдэж эхэллээ. Baby, you hit me up all night. See, lately I've been quite alright. If you with me, better ride or die. We did it from a Энэ үед манай хаан үнэхээр төгс юм аа. Би яг одоо од харж байна гэж хэллэг. Манай хаан ийхүү эцсийн хүчээ шавхан босож хаан хизээш бууж өгдөггүй гэж хэлдэг. Хоёр хаад ийхүү тулааныг жинкнээсээ дуусгахын тулд хоёул эцсийн дайралтуудаа хийхэд бэлдэв.
За энэхүү тулаан миний хувьд л амар муу тулаан байлаа. Энэ тулаанд би 10-аас тгийн оронд оноо өгөхгүй би шууд 4-ийг өгнө. За яагаад муу тулаан байсан бэ гэвэл энэ тулаан яг дунд орж явахад чи юу гэдэг нэг тулааны урал гаргаж ирсэн. Би ер нь тэр 5 тэгнэтэй байх шиг байсан. Би ер нь тэр 5 тэгнийг нэг нэгээрээ гарч ирээд аюу гоё байх юм болоо гэжсэн чинь зөвхөн 2 нь л гарч ирсэн. Яагаад ч юм. Тийм. За эндээс цаашаа ер нь Record of Ragnarok-ын цовруул ерөнхийдөө бол засварлаж байгаа. Яагаад гэвэл цагаан өхлийн манганы үргэлжлэл нь одоо хүртэл гараагүй байгаа. Тэрийг гарангуй цаашдаа дахиад шууд цаашаа хийн. Тийм. За тэгээ ер нь цаашдаа өөр юуны тухай бичлэг хийх үү гэдгийг та нар доор коммент хийх бичээрэй. Аним байж болно, манга байж болно. Өөр бас юу ч хийсэн болно шүү. За тэгээ та бүхэндээ миний бичлэгийг энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.